Бээжин хот бүгд найрамдах хятад ард улсын нийслэл тусгай зэрэглэлтэй 4 хотын нэг 23 сая хүн амтай 16 дүүрэгтэй бүгд найрамдах хятад ард улсын худалдаа үйлчилгээ үйлдвэрлэл засаг захиргаа урлаг соёлын төв гэл энэ мэтээр шагшаад байх юм бол 90 хотыг бол маш их шагшиж болно. Бүгд найрамдах хятад ард улсын зорин эрлэх аялал жуулчлалын гол цөм хэсэг нь бол Бээжин төвлөрж байна. Бээжинд ирсэн хүн бүрийн хамгийн ихэнд орж үздэг газар бол мэдээж хэрэг Танеминий талбай. За Бээжин хотын төв цэгээс та бүхэнтэйгээ уулзж байгаад баяртай байна. Өчигний юу гэхээр Бээжин хотод хүрэлцэн ирсэн хүн болгоны ирж үздэг, хардаг, сонсдог, өөрөө мэдэрдэг нэг юм бол энэ Танеминий талбай. Тэгээд хуучин бол хэдэн жилийн өмнө ирэхэд Танеминий талбай бол аль ч талаас чөлөөтэй алхаа орчдөг байсан чинь одоо бол болцсон юм байна. Заавал ингээд ийм цэгээр ордог болсон байна. Та бүхэн цэгийг харж байгаа. Энэ цэгээр яагаад ордог болсон юм бэ гэхээр янз бүрийн лооцсон бариад орчих үе, энэ талбай руу одоо нэг эсэргүүцэх үе гэсэн ийм байдлаар бүгдийг шалгаж одоо цүнх энэ шалгадаг юм байна, өчиг баримтын шалгадаг юм байна. Дээрээс нь биеийн нэгждэг юм байна. Ингээд оруулдаг юм байна. Тэгээ тэр бүх шалгуурыг нь даваад энэ талбай дээр ороод ирлээ. Танеминий талбай нь Бээжин хотын төв хэсэгт байрладаг юм уу? Минчин гүрний үед хааны ордны дотор өргөн талбай байсан гэж бол үздэг юм байлээ төвчт нь. Харин бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсны дараа бол уг талбай 440 квадрат метр болтол өргөн тэлж байгуулагдсан түүхтэй юм билээ. Уг талбайд 1 сая хүн цуглах боломжтой гэж бол бас танилцуулга дээрээ тусгасан байх юм билээ. Танеминий талбайн баруун талд байрладаг ардын хурлын ордон нь 1959 онд байгуулагдсан. Үүнд 10,000 хүн цуглаж болох хурлын том ордон 5,000 бахан багтаах цэнгэний газар орон нутгийн онцлогтой муж хот өөртөө засах оройнуудын хурлын тэнхимтэй гэдэг байгаа шүү. Хятадын түүхийн музей мөн уг талбай нэг хэсэгт байрлаж байна. 1959 онд байгуулагдсан. Хятадын түүх соёл хувьсгалын үеийн бичиг дурсгалын зүйлсийг хадгалдаг юм билээ. Мөн уг талбайд Хятадын удирдагчийн дурсгалын ордон бий 1977 онд байгуулагджээ. Энэ талбайд Хятадын түүхтэй холбоотой олон жагсаал цуглаан хувьсгал гарч байсан. 20 дугаар зуунд л гэхэд 4 сарын хөдөлгөөн 12 сарын 9-ний хөдөлгөөн зэргийг нэрлэж болох юм а. Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсны тунхагласан өдөр шинэ жил гэх мэт төмдөглөлт баяр 5 сарын 1-ний зэрэг бол олон улс баярыг бол энд бол тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. Мөн 10 сарын 1-нд болдог үндэсний баярын жагсаал цуглааныг бол яг энэ талбай дээр тэмдэглэдэг уламжилтай. Өөр жавхарахтай Танеминий хаалга бол хятад улсын орчин үеийн түүхийн хамаг үнэнч гэрчлэгч гэж бол хятадын зүгээс тэмдэглэдэг юм байлээ. Танеминий талбайн хойно бол хориотой хот бий. Мин гүрний хаанчлалын үеэс эхлэн Чин гүрний хаанчлалын дуустал Хятадын хамгийн чухал газар байсан гэж бол үздэг юм аа. Энэ нь Бээжин хотын төвд байрладаг бөгөөд одоо ордон музей болчиход байгаа нэ. Чааш нүдэрэл юм аваад өгсөж байна. Юу вэ гэхээр Хятадын алдартай нөгөө хориотой хот гэдэг кино хүртэл байдаг да. Энэ хориотой хотоор зорчих газрын зураг. Миний хувьд бол хараад ойлгочихгүй маань хятад хэлээр бичсэн учраас хятад хэл сурж явахгүй миний явдаа гэж бодож байна. Бараг 500 жилийн турш хориотой хот нь эзэн хаад болоод тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байсан. 1406-аас 1420 оны хооронд баригдсан энэхүү зохицолборны 980 барилгаас бүрддэг 720,000 м квадрат талбайг хамарсан гэж бол танилцуулга дээр бичсэн байлаа. Хориотой хот нь Хятадын уламжилт архитектурын хамгийн том жишээ нь болдог юм аа. You're the only one that's right for me. You can do what you want, you can be who you wanna be.
аялна гэдэг заримдаа нэг бодлын бас өөртөө төв учруулж байгаа юм шиг тийм хэлбэр юм дөө. Хориотой хотоор аялсан биш бүр ядарчлаа. Аялж талд нь ороогүй л ингээд сууж штэ. Чанга байна. Гэхдээ яг үнэхээр хүн сонирхоод явах юм бол бас их үзэг харах юмтай. Тийм газрын нэг бол яхаарахгүй энэ Бээжингийн төвд байрлаж байгаа хориотой хот гэдэг нь бол ойлгомжтой байна. Зүүн Азийн болон бусад орнуудын барилгын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн гэдэг нь бол угоотыг үзэхэд л мэдрэгдэж байлаа. 1984 онд уг хот дэлхийн өвийн санд дэлхий дээр хадгалагдсан үлдсэн дэлхийн хамгийн том модон барилга хэмээн бүртгэгдэж байсан байх юм. 1925 оноос хойш хориотой хот музейн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн. Мин болон Чингүрний үед бүтээгдсэн асар их урлагийн бүтээлийг эндээс харж болно. Уг хотын бүхэлд нь үзэхийн тулд 80 юаныг төлдөг юм байлаа. За хориотой хотын яг гол хааны ажил хэрэгээ амжуулдаг байсан ордны нарт харагдаж байна. Энэхүү ордон гүйцэх гэж өдөртөө 50,000 хүн орж ирдэг гэж байна. Өдөрт 50,000 шүү. Энэхүү хориотой хотыг үзэхээр жилдээ нэг хэдэн сая жуулчин ирдэг. Хятадын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс тус улсын дотоодын жуулчид бол уг тоонд бол жинтэй хөв нэмэр оруулдаг гэдгийг бол энд ирсэн хүмүүсээс харагдаж байгаамаа. Олимпиадтэй хамт аялж байгаа аялал маань бүгд хятадаар туссан Бээжин хотод сайхан бүр дүнтэй үргэлжилж байна өө. Тэгэд нэг юм билет авлаа. Энэ бол Бээжин хотод байрлаж байгаа дэлхийн 7 биш бараг олон гайхамшигуд байх юм дөө. Эс болсон гээд яригдаад байгаа энэ гайхамшигуудыг нэг дороос үзэх боломжийг олгож байгаа дэлхийн парк. Энд нэг хүний 100 юан гэдэг юм байна. Тэгээ 100 юаны билетийг энэ картаар уншиж авахуллаа. Юнипи бол гадаадад аялахад бол гайхалтай түнш болсон юм байна. Тэгээ төрийн банкны энэ картаар ЭТМ-с буюу бэлэнгүний машинаас мөнгө аваад 100 юанаа төлөөд карт авч билет авчлаа тэгээ орж үзье. Бээжингийн баруун өмнөд дүүрэгт байрлах дэлхийн парк. Одоогийн байдлаар дэлхийн 7 гайхамшиг болон уран барилгын түүхэн бүтээлүүдийг жижигрүүлсэн хувьраар хийсэн Аз тивд хамгийн том тооцогдох парк юм а. 500,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай тус парк нь 5 твийг харуулсан 5 хэсгээс бүрддэг. За ороод дэлхийн паркд ороод ирсэн. Орж ирээд тойроо гэсэн чи миний хувьд болохоор бас нөгөө таны миний талбай хориотой хот гэдээ явсаар байгаад жоохон орой ирчлээ. 5 цагаас хаалгаа барьдаг юм байна. Я 150 юан гэж байна. Бүтэн тойроо үзэхэд. За хөлөгтэй болчихсон шүү. Айхтар ганган морин тэргээр яваад үзэх шаардлага энд ч байхгүй юм байлаа. Харин 150 юан гэж халаглахад хүрэхээр ерөнхийдөө дүр зураг руу бид нар орчихсон. Гэхдээ үүнийг сонгох хэрэггүй гэдгийг бол бас үзэгчдтэй хэлмээр санагцсан. Харин та өөрөө алхаад үзвэл илүү тухтай, илүү харж үзэх боломжтой. Дээрэс нь энэ парктай танилцах боломж нь бол алхаад явах юм бол илүү юм байлаа. Цаг хугацаагаа ч гэсэн сайн зарцуулах нөлөөтэй гэдгийг бол хэлмээр байна. Бээжингийн 2008 оны Олимпийн бэлэг тэмдэг болсон шувууны үр цэнгэлдэг усан шоу цэнгэлтгийг та шөнө очиж үзэх боломжтой. Бидний хувьд ч гэсэн энэ удаад шөнө очиж үзсэн байгаа. Хуухай гэдэг гудамжинд хүрэлцэн ирсэн байна.
Энэ болохоор ерөнхийдөө нэг нуур тойроод баар сав одоо юу гэдэг юм. Зугаа цэнгэлийн тиймэрхүү орчнуудыг бүрдүүлсэн ийм гудамж юм байна. Гадны жуулчид ялангуяа орой болохоор энэ ирж зугаалдаг, наригдаг, цэнгэдэг иймэрхүү гудамж ингэнэ. Тэгээд энэ дээр ирсний бас нэг л Бээжинд ирснийхээ оройн шөнийн амьдралтай нас танилцаад авъя гэж бодоод энэ хуухайг гудамжинд хүрэлцэн ирсэн байгаа маань. 把墨染红颜色红尘，青春无悔无死，永远的爱人。 Бээжинд олон худалдааны зах дэлгүүр бий. Миний хувьд Ванпужингийн худалдааны гудамжинд орлоо. Ванпужингийн худалдааны гудамж нь хятад төдийгүй дэлхийд алдартай түүхэн худалдааны төв шүү. Яврууд бүтэн сайдар бас гадуур нэлээд явна. Ерөнхийдөө бол худалдааны гудамжуудаар нь жоохон явж үзье гэ. Тэгээд Жүнгэмэн гудамжны нэг хэсэгт байлах Оли гэдэг нэг том энэ хятадын ерөнхийдөө том сүлжээ дэлгүүр гэнэ. Энэний нэг хэсгээр орж ирээд эндээс нэг ойр зуурын хэрэглэх юмнууд авдаг юм уу гэж тэгсэн. Таймарчсан бичүүлчээ. Ойлгохгүй л таа. 20 Sounds Greek. 제가 일단 가려서 돌아 합시다. So ингээд хэвтээ оолыг сүлжээгээр өөрчлүүллээ. Оо Монголын карт маань ингээд үйлчлэл болоод байгаа байхгүй. Ерөнхийдөө Бээжинд картнаас мөнгө уншуулж болж байгаа ч гэсэн бас нэг шаардлагатай зүйл нь такси гэдэг юм уу ойр зургийн жижиг зүйл дээр бас карт уншуулаад хэдийлэн байх байнга хэрэглээд байж бас болохгүй маа. Тийм учраас ойр зургийн мөнгө голомтынхоо Unipay картнаас авъя гэж бодож байна. Ингээд картнаас мөнгө авчлаа. Ерөнхийдөө Бээжинд бол дандаа англи хятад хэл дээр байгаа учраас англи хэлээр авахд нэг асуудал хүндрэл гарахгүй байхаа гэж бодож байна. Тэгээд дээрэс нь энэ нууцлалын зэрэг л хамгаалах сайтай. Таны пин кодыг хүртэл хамгаалах зорилготой. Тэгээд дэлгэц нь хоёр талаас хажуу талаас ерөөсө харагдахгүй зөвхөн ихц харагддаг гэдэг давуу тал ихтэй байна. Би Ванпужин гудамжинд байрлахаас эвлэмгүний машинаас картс нэг 100 явна авчлаа ойр зураас энэ таксины мөнгө өгөх гээд авсан. Тэгээд такси барьж ирсэн. Таксины нэг 22 доллар юаныг өгөх гээд авсан. Тэгээд ямарсан таксиндаа мөнгө өгье. Бээжинд хятад ирсэн би ялангуяа Бээжинд ирсэн хүмүүс бол Бээжин угсыг амтлахгүйгээр эндээс явна гэдэг бол алж болох үстэй. Амьдралдаа ч гэсэн тэрээс дахин бодогдоод гол нь харлаад байх тийм зүйл болох ёстой болов уу гэж боддгийн. Тэгээ тийм учраас Бээжин угсны ресторанд орж ирээд Бээжин угсыг амтлаад идээд байж гинөө. Тэгээд Бээжин угс бол
Бээжинг ер нь тодорхойлж байгаа дэлхийд алдартай хоолны зүйл нэг юм байгаа. Тэгээд энийг амталсан ер нь манай монголчууд бол Бээжинд ирсний дороо бол ялангуяа нэг аль нэг үед нь заавал энийг амталдаг. Миний өдрийн зоогоо барьсан Бээжин нугасны газар нь Ванпужийн гудамжинд байрлах Вэнпан хэмээх ресторан. Түүхээс үзвэл нугас чаддаг хамгийн анхны ресторан гэсэн 19-р зуунд нэгдсэн энэ ресторан 140 гаруй жилийн түүхтэй юм блэ. Нугасыг 2 агаар бэлтгэн үйлчлүүлэгчтэй өргөн барьдгаараа алдартай. За, алдарт Бээжин нугас. Та бүхэн хар. Хэрхэн идэх, яаж хийдэг, ямар хуу гайхалтай амттай гэдгийг бол энэ тоогооч нар өөрсдөө мэдрүүлгийн. Тэгээд одоо зүсч байна. Эхний дээж энд байна. Та бүхэнд амсаж үзүүлье. Энэ хараа. Ирсэн байна. Яагаад гоо гатантаад учраас тас ингээд амнад ингээд уусч байна. Тэгээд Бээжин нугасыг идэх нэг юу байдгийг энэ гурил ингээд тавина. Нугасны маха авна. Хийн. Орон. За мөн өөр Бээжинд очисон хүмүүсийн үйлчлүүлдэг нэгэн алдартай Бээжин нугасны газар бол Чөнзүдэ гэдэг. Энэ би бас буруу дуудаж магадгүй та бүхэн дэлгэцнээс яг бичлэгийг хараад аваарай. Энэ нь 1864 онд байгуулагдсан нугасны газар юм билээ. Нугасыг 108 хэсэг хэрчиж тусгай бэлтгэл соустай ширээн дээр авчран дайлдгаараа бас алдартай. За ийм хоёр том нугасны газар бол Бээжинд байдаг. Гэхдээ Бээжин нугасыг бол та хаал бол хаал амталж болно Бээжинд. Гэхдээ бол хамгийн алдартай хоёр нь бол ийм хоёр Бээжин нугасны газар байдаг юм билээ шүү. Та бүхэн очиж үйлчлүүлээрэй. Тэгээ ерөнхийдөө бол Ванпужи гэдэг энэ гудамж маань бол монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг гудамжны нэг байгаа. Энэ гудамжинд ирж худалдаа 8 хийдэг монголчууд бол асар их байдаг. Ер нь Бээжинд ирсэн монголчуудын дийлэнх хувь нь энэ гудамжаар үйлчлүүлдэг. Энэ гудамжинд карт уншдаг машин байна. Дээрээс нь пост терминал буюу картаар үйлчлдэг дэлгүүрүүд байгаа учраас эндээс Юнипи карттай хүн бол худалдаа 8 эрхлэх боломж давуу тал нэг юм. Дээрээс нь бас нэг зүйлийг хэлмээр санагдсан. Юу гэхээр зарим нэг газрууд нь бас Юнипи картаар хямдрал үзүүлэх юм байлээ. Гайхаа өрөөд ирлээ. Монголчууд ойчилж байгаа газар юм уу? Аль эсвэл бөөнөрөө байгаа газар ямар нэг юм болохоо байсан болов уу гэж бодоод үгэн дурлаа хүрээд ирсэж байна. Зарим гүнд ойчилж байна. Цайны дэлгүүрээс жасмин цай авлаа. Жасмин цай аваа тооцоогоо. Нөгөө халдагт картаараа хийж ин да. Халдагт картаараа хийгээд сая пин кодоо хийчлээ. Жасмин цай 100 г. 100 г 100 юм. Яг цаам тэгдэж байна. Танай дэлгүүрийн хувьд ер нь монголчууд ихээр үйлчилж байна. Хаяа үе орж ирдэг шүү дээ. Тэр нь бол Монголын карттай ирэхэд танад уншуулж болж явах шиг байна. Мангад тэнд байгаа шүү дээ. Бүх картууд. Американ картнаас бусд нь бол бүгд тооцоолно. Нөгөө ямар карт үлээ? Юнипи. Тэ Юнипигээр тооцоо хийх боломжтой. Ерөнхийдөө одоо энэ яг хятадын өөрөө хятад улсад амьдрал болж шүү тийм ээ. Тэр хятад ер нь одоо бэлэн мөнгөний хэрэглээ ихтэй байна уу? Аль эсвэл нөгөө картын систем нь илүү өндөр гэж байна уу? Картын систем. Картын систем илүү бэлэн мөнгнөөс илүү.
Энэ гудамж нь өөрийн гэсэн онцлогтой вампужин гэдэг бол дэлхийд алдартай гудамж гэж та бүхэндээ хэлсэн хятадын эртний соёл болон орчин үеийн хөгжил дэвшлийг гайхамшигтайгаар хослуулж чадсанаар бол мэдээж хэрэг алдартай маа. Энд хятад үндэсний хоолны гудамж, олон их дэлгүүрүүд, за брендийн дэлгүүрүүд байна. Мөн хятадын өөрсдийнх нь брендийн дэлгүүрүүд байна. За бүр захын маягийн ийм дэлгүүрүүд байдаг. Гадаадын аялал жуулчдын очих дуртай худалдааны газрын нэг бол яа харахгүй энэ вампужин. Одоо вампужингийн энд Шэндуан, Бээжингийн их дэлгүүр, Дүнфаншин, Танди, Вампу, Жингийн номын дэлгүүр гэх мэт маш олон дэлгүүрүүд бол бас тогтслоор хэлбэр баригдан бүтээн босгогдож басан үйлчлүүлэгчтэй хүлээн авч эхэлсэн байлээ. Төрөл бүрийн үндэсний бүтээгдэхүүн худалдаалдаг өөрсдийн онцлог бүхий жижиг дэлгүүрүүд хүртэл энэгээр бол бас маш ихээр бий болсон байгаа юм. Гадаад дотоодын брендийн салбар дэлгүүрүүд хүртэл үе таалгаа нээгээд эхэлчихсэн байна. За дашрам сонирхуулахад та бүхэн Бээжинд очиод худалдаа эрхлэх гэж байгаа бол Му Ши юаны бөөний зах орж болно. Энд бол өстой 1000 юаны бараг 50 юан хүртэл бол хямдруулах боломжтой ийм бөөний худалдааны хэсэг байдаг. За бүх бараа бөөний үнээр гэсэн ийм үрээтэй юм байлээ. Мөн Ябо лүү худалдааны зах орох боломжтой. Энд бол болон бараа бүтээгдэхүүн мөн ялангуяа өслөг эдлэл төрөл бүрийн бэлэн хувьд сонирхтой хүмүүс бол яг энэ худалдааны төв дээр очиж боломжтой гэдэг юм байлээ. За мэдээж хэрэг монголчуудын мэдих Хонконг зах орж болно. За бүтээгдэхүүнийг бол зоргоороо бууруулж болно доо. Бэлэн хувьд худалдан авах боломжтой. Харин компьютер сонирхож байгаа IT сонирхож байгаа хүмүүс бол Жүнгва Цүн компьютерийн захыг зориороо IT-ийн хэмжээнд төвлөрсөн 3 том худалдааны төвтэй юм байлээ. Ингээд Бээжингээр бол аялах хүмүүс бол үзэж харах юм бол маш ихтэй. Бээжин бол ерөнхийдөө 23 сая хүн амтай дэлхийн бас ер нь худалдаад үйлчлэгээний хамгийн том төв болж байгаа нэг газар бол яхаарахгүй Бээжин шүү. Тэгээ Бээжинд очисон хүн бол нэг битгийл нилээд хэдэн өдрийг бол зарцуулж Бээжин үзэх боломжтой. За та бүхэндээ дашрам сонирхуулахад Бээжинд бол метро, такси мөн нийтийн тээвэр бол өндөр хөгжсөн гэдэг утгаараа бол үйлчлүүлж болно. Таксины хувьд бол нэг 13 яноос эхэлж километр нь бол бодогддөг юм байлээ. За метро нийтийн тээвэр хоёр нь бол үн бага. Гэхдээ ойлгоход жоохон төвөгтэй байж магадгүй. Та бүхэн хятад хэлтэй хүнтэй явах юм бол илүү хэлбэр энэ хоёроор яваад ирэх юм бол зардал бол маш бага гарнаа гэдэг хэлмээр байна. За Бээжин хотын аялал өндөрлөөд Шанхай хотын зүг хөтлөх гэж байна. Тэгээ Шанхайраа бол хурдны галт тэргээр нэг 5 цаг явна. Шанхайраа явах пледээ бол Улаанбаатар хотод захиалчихсан байгаа. Тэгээд Улаанбаатар хотоос гарахаас өмнө Шанхай орох пледийг ирж очих пледийг захиалсан. Нэг талдаа 603 ян буюу ирж очих 1206 ян нэг хүний плед бол захиалж болдго юм байлээ. Тэгээд хурдны галт тэрэг цуухаар West Nanjing гэдэг энэ галт тэрэгний буудлын дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд галт тэргээр Шанхайд хамтдаа уулзгаая. Төрийн банк дэлхийн хаан шашигддаг өндөр нууцлал мөхий EMV чиптэй Union Pay картыг Монголд анх удаа нэвтрүүллээ. Таны үнэнч туслагч ухаалаг хөтөж Union Pay карт. Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Эрхэм харилцагчдаа Капитал банкны Union Pay картыг эзэмшснээр гадаадд ажиллах, амарч зугаалах, суралцахдаа тухайн орны валютыг солиулах гэж алтан цагаа өргөх шаардлагагүй боллоо. Дэлхийн 141 орнд тухайн улсын валютаар тооцоогоо хийх боломжтой. Та Капитал банкны Union Pay карт авсан уу? Капитал банк